За 12 дугаар бодлогыг бодъё. За энэ болохоор гурвалжин тоо гэдэг тоог авч үзэж байна. Гурвалжин тоог натурал тоонуудын нийлбэр. Энэ зөвхөн гурвалжин тоо гэдэг нь 7 дугаар гурвалжин тоо гэдэг нь 1-7 хүртэл тооны нийлбэр баггүй. Тэг ингэж гисаагаад чиж болж байна. Ингээ хуваагчдын тавьчих гурвалжин тоонуудын. Тэнгүүд энэ ингээд эдгээр бүгд 28-ын хуваагч мөн шүү дээ. Тэнгүүд 28 бол 5-аас дээш хуваагчтай анхны гурвалжин тоо байхгүй. Эдгээр бүгд 5-аас бага гэсэн үг тийм. Бага буюу тэнцүү гэсэн. Тэгэхээр 500-аас их хуваагчтай анхны гурвалжин тоог олоо гэж. За энд нэг юм явж байгаа. За онцсон бодъё. Энд нэг юм одоо. За манай гурвалжин тоогоо эхлэв болч тээ. За давталтвал ер нь бол нэг юм хөө. Эхлээд бол нэгээс эхэлнэ. Гадсны зүгээр нэгчтэй. Шид олттол давтна гээд. За энэ анх тэг байгаа. Сааман тэг байгаа гээд. Ингээд хэвчүүлэх. Энэ бол айн нэг болохоор сааман нэг болно. Дараа нь айн 2 болохоор сааман 3 болно гэж явчих шүү дээ. Гурвалжин тоогоо олцсон. Одоо энийг хэдэн хуваагчтай вэ гэдгийг үзэл бол. За өдөө хуваагчийн талаар нэг ярихад бидний ямар нэгэн S нь кад хуваагддаг гэж үзье л да тий. Тэгэх юм бол S-г бахан К-г D гэж хэлье тий. Тэгэх юм бол бид нэр D-г үргэлж К-г үргэлж К-г D-гээс ихэхгүй байх нөхцлүүдийг шалгахад л болчих واخгүй юу. Тэгэхээр бидний К-г л олно гэсэн үг. К-г болоод тахад D олдно угаасаа. Тэгэхээр бид нэр К-г олж байгаа бол D-гээс тэгтрээ тэрэггүй байхгүй. Тэгэхээр бүх хуваагчийг ингээ олчиж болно гэсэн үг. К-гийн D хязгаар нь хэд вэ гэхээр К нь хамгийн ихтэй хэд хүртэл явах вэ гэхээр К нь хамгийн ихтэй D тэнцэн шүү дээ. Тэгэхээр S тэнцүү К үрчгэн К болчихно гэсэн үг шүү дээ. Өөрөөр хэлбэл К-гийн D хязгаар нь энэ баггүй. Энэ үед л К хамгийн их утга аавна. Тэгэл ямар нэгэн К ингэж хайж чадах юм бол энэ хүртэл хуваагаад үзээд хахад хуваагдчихл байвал хуваагаал үлдсэн нь ногдур нь гэх юм аа ногдур нь D бас нэг хуваагчихгүй. Тэр нь гэхдээ К-гаас их буюу тэнцвэр гэсэн. За энийг зүгээр 30 дээр үзэлттэй. Нэг дуулаа. Манай К чинь 1 байгаа шүү дээ тий. Тэгэхээр D чинь 30 болох байхгүй. Тэгээ бид нэр К-га хэд хүртэл үзэх вэ гэхээр 5 хүртэл үзнэ гэсэн үг шүү дээ. 30 язгуур чинь нөгөө бүхэл язгуур авч байгаа учраас 5 гарна. За тэгээд К нь 2-той тэнцүү үед хуваагдаж байгаа. D мэн 15 болно. К нь 3 үед D мэн 10 болно. К нь 4 үед хуваагдахгүй те 5 үед D 6 болно. Тэгээ 30 л нийтдээ 8 хуваагчтай байна л да. Да нэг юм хөө.
байдлаар явна. Тэгэхээр K-max гэдэг бичлээ тий. Дэг бол бид нар бодож олгох шаардлага байхгүй. Тэгэхээр K-max бол энэ нөгөө математикчтэй гэдэг баха. За. Ингээд болчихлоо та. За энэ нэгээс ч гэсэн болно дөө. Бодоод авах шаардлагагүй л дээ. Ер нь бол тоог 1 хуваа тэгээд та өөрөө бас та өөрөө энэ кадын чинь нэг ийм хөлбөр байгаа даа шүү дээ. Энэ хөлбөр энийг нэх бодох хэрэггүй би зүгээр шууд 2 гэд ийм хоёртой заавал болдоо шүү дээ. Нэг дээр хэцүү юм байна те. Тэгж болохгүй юм шүү. Шууд нэгээсээ л хэлсэн дээр. За тэгээд хэрвээ S нь К тогтчихвэл хэрвээ одоо нэг хамгийн сүүлд энэ хоёрын тэнцчих нэг тохиолдол аваад байгаа шүү дээ. Жишээлбэл 16 дээр ч юм уу. 16 дээр бол 1 16 2 8 гэж явснаа 4 4 гээд ингээд 16 бол 5 огцтой байхгүй энэ давхартаад байгаа. Энэ нөхцөлийг шалгах хэрэгтэй. Тэр нь юу вэ гэхээр ингээд гэсэн үг л дээ. За ингээд юм гарчих واخа. Тэг хэрвээ огцт нь 500-аас өсөх байвал за ингээд манай хариу гараад дуусах. Давхартлын энэ шалгачиж байгаа. Талын 6 576 за нэг иймэрхүү бодолтой байна. Энэ бодлогын жоохон арай өөрөөр яванда бодно. Тийм бодлого нь гарч ирэнгүүт нь бодно. Одоо энэ 500 500 гэдэг юу гэдэг одоо энэ проблем 12-ыг нэлээд хөндрүүлсэн аргаар бодлоо гэд юу гэдэг те тэр аргыг ойлгохгүй байлаа гэж бодоход энэ бодлогыг бодож чадахгүй гэсэн үг болчих гээд байгаа байхгүй юу? Үгүй байхгүй. Энэ бодлогыг бол ямар ч хэлээс гэсэн нэг иймэрхүү код бичиж чадж байгаа юм бол энэ бодлогыг бодож чадж байгаа байхгүй те. Тэгэхээр ер нь бол тэр талаасаа. Ер нь энэ 500 бол жишээлбэл 500 мянга ч юм уу те. Тэргээ жоохон нэмэгдээд эхлэх үед бодлогын бодолт нь арай өөр хүндэрнэ. Арай өөр арга ашиглах хэрэгтэй болно. За тэрийг би яг тийм асуудал нэлээд 100 муудгаар бодлого авцаа гэдэг ч л нэг тийм бодлогонод гарч ирэх үед нь яриа. За туслаа.